Монголд байгаа биологийн олон янз байдлаар зэрлэг амьтдыг хамгаалах амьдрах орчныг хадгалж үлдэх улмаар урд нь амьдарч байсан. Одоо амьдарч байгаа адилхан амьдрах орчин бүхий нутагт нь зэрлэг амьтдыг нутагшуулах ажлыг шат дараатаагаар зохион байгуулж байна. Энэ удаа Өмнөгүй аймгийн Ноён сумын Ганцагад багийн нутаг Гингитийн голд нэг ховор янгир нутагшуулах ажлыг зохион байгууллаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар биологийн олон янз байдлыг бий болгох, зэрлэг амьтдыг хамгаалах, амьдрах орчин байгалийн унган төрх экосистемийг хадгалахаар төлөвлөгөөт ажлууд хийсээр байна. Ноён сумын Ханы хэцийн уулнаас Ганцагад багийн нутаг Гингитийн гол Баян тоорон төгөл орчинд нэг ховор 7 янгир ямааг аймгийн байгаль орчны газар Монголын аргал янгир хамгаалах сан Өмнөгүй аймгийн Ноён сумын цад даргын тамийн газар хамтран шилжүүлэн нутагшууллаа. Янгир барих ажлыг Агнур судлалын нийгэмлэг хязгаарлалтанд хувьцаат компани, хөдөө аж ахуйн сургуулийн багш Махсарж явнаар хамтран тор мөргүүлэх аргыг ашиглажээ. Өмнө нь энэ нутагт амьдарч байсан одоо зэрлэг амьтдыг нутагшуулж байна. Тэгэхээр энэ бол одоо хамгийн гол нь нутгийн иргэдийн бас оролцоо их чухлаа. Тэгээд одоо Ноён сумын иргэд за энэ Өмнөгүй аймгийн нийт ард түмэн бол энэ амьтнаа хамгаалах, зэрлэг амьтнаа хамгаалах ажилд бол маш одоо гар үе сэтгэл санаатай оролцдог. Янгирууд маань бол бас олон хоног тээвэрлэх, хайрцагт байлгах бас нэгэн мал эмнэлгийн болон одоо анхаарах зүйлс олон байлаа. Тэгэхээр янгир ямаа сэргээ нутагшуулах ажил маань Өмнөгүй аймаг бол 3 дахь аймаг болж байна. Тэгээд бид бүхэн бол өмнө Хөсгөл, Арханга аймагуудад бол нийт 80 орчим янгир ямаа сэргээ нутагшуулсан. Нутгийн улсууд ярьж байгаа нь бол янгиртай байсан. Тэгээд сургаар бол энд нэг ганц янгир аваад ганц янгиртай болсон ба. Тэгээд энийг бас байгаль орчны юуны газраас энийг янгир нөхөд тавь. Нөгөө улаас энд авторт нутагшуулж байгаа юм ачаалгатай зэрэг. Нутагтаа нэг улаасаа нөгөө гац систем болгох энд нутагшаа. Тэр одоо олон жилийн өмнө манай зөөлөнгөөс авч богдуулан тавиад богдуулын янгир ерөөсөө манай зөөлөнгийн одоо янгирны угшилтай тим янгир байгаа юм байна. Гингитийн голд хамгийн сүүлд 1964 оны үед нэг ховор янгир ямаа идээшдэг байсан байна. Янгир ямааг сэргээ нутагшуулснаар байгалийн экосистемийг алдагдуулахгүй авч үлдэх, биологийн олон янз байдлыг бий болгох, хамгаалах, нэг ховор янгирын сүргийг өсгөх зэрэг олон талын чухал ач холбогдолтой ажил юм а. Янгир нутагшуулах ажлыг зохион байгуулсны дараа тус голдоо тоороо мод тарих ажлыг зохион байгуулах ажил уламжлуулжээ. Одоо манай ахмадууд ярьж байгаагаар бол 1964 оны үед ер нь янгир болсон гэж ярьж байгаа. Одоо тэгэхээр бүхэл бүтэн 60 өнгөрсөн юмыг бид нар эргүүлээд нутагшуулж байна. Энэ бол одоо маш сайхан тийм түүх үйл явдал болж байна гэж бодож байна. Тэгэхээр янгир нутагшуулах гэж одоо 10 хэдэн жилийн өмнөөс энд нутагшуулах юмсан гэж ер нь бодсон. 21 онд утга мөнх дарахт санал тавьсан. Янгир нутагшуулах тал дээр анхаарч өгөөч гэх. Тэгээд тэр ажил маань өнөөдөр одоо үр дүнгээ өгөөд байж байгаа маш баяртай байна. Орон нутгийн одоо хөрөнгө оруулалтаар өнөөдөр янгир нутагшуулах ажлыг хийлээ. Одоо энэ ажил бол одоо тухайн одоо энэ орчинд янгир нутагшиж болох юм уу? Эдэж тэжээл газар нутгийн судалгааг одоо хөдөө аж ахуйн сургуулийн багш нар хийж өнөөдөр одоо Ноён сумын иргэд за энэ мэргэжлийн байгууллага, аймгийн мэргэжлийн байгууллага хүмүүстэй нийлээд өнөөдөр ажлыг гэж зохион байгууллаа. Ондоо специсын залуучуудтайгаа нийлээд зэрлэг амьтны байршил тодорхойлох үзүүчийг хийсэн. Тэгээд өнөөдөр 2 янгирт байршил тодорхойлох үзүүч зүүж ингэж тавилаа. Тэгээд энэ нь бол за аргал янгир ийм бэлчээр нутгийг тодорхойлохоос гадна хулан зээр болон ерөөс чон гэсэн зэрлэг амьтдыг бас байршил тодорхойлох үзүүчээр бэлчээр нутгийг судлах юм ажлууд шатараар одоо жил болго хийгдээд явах төлөвлөсөн байна. Тухайн бүс нутгийн байгалийн баялаг нэг ховор зэрлэг амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг орон нутгийн малчид иргэдтэй хамтран зохион байгуулж тэдний оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн монголчууд өөрсдийн гараар зэрлэг амьтдын байдлыг тодорхойлох, сансрын хиймэл дагуулаас мэдээлэл өгдөг говь X үзүүчийг зохион бүтээж 7 янгирын 2-т нь суйрлуулан тавьжээ. Цаашид энэхүү судалгааны ажил өргөжин тэлж шинжлэх ухааны олон дэвшилтэт мэдээллийг нэн илрүүлэх боломж бий болж байгааг ажлын баг онцоллоо.